Хүмүүсийг ингээ ажиглаад тахад хүн ингээд амар амгалан байхын төлөө тэмүүлдэг те. Амар амгалан байх, тайван байх. Тэгээд ингээ юунд ч санаа зовхгүй байх гэдэг зүйлээр тэмүүлдэг те. Тийм байхыг хүсдэг те. Бүгд хүмүүс юу нэгдэг. Тэгсэн хэрнээ яг ингээд бүх зүйл гоё тайван байгаа, ингээ амар амгалан болоод ирэхээрээ яг тэр үедээ яг бүрэн өөрөөрөө байж оршиж чаддаггүй. Яг тэр мөчөө өөрөө яг бүрэн байдлаар мэдэрч тэр байдалтай бүрэн ингээд уусч удаан хугацаанд байж чаддаггүй юм байна л да. Ямар нэг байдлаар ингээд тайван байгаад ирэхээрээ ингээд амар амгалан байгаа л нэг хэсэг тэрийг мэдрээ сууж хараад би тийм ч юм хийх ёстой, юм ч юм хийж дуусгах ёстой, энийгээ амжуулах ёстой. Энэ хүүхэд тэр хүн, энэ найз гэдэг ингээд ерөөсөө өөрийгөө ингээд ерөөсөө тайван байлгаж чаддаггүй. Сайн. Ерөөсөө ер нь тайван сууж чаддаггүй юм байна үсттэй. Олон зүйл ингээл тайван байх хэсэг хугацаанд л бун бодлоор дүүрээд ч юм уу ингээл сэтгэл санаа нь өмөрөөд ерөөсөө тэр тайван байдлаа эдэлж чаддаггүй юм байна л да. Их л олон зүйл санаа зовоол, их л олон зүйлд яарад байдаг тэр зүйл нь, их л олон зүйлээс айдаг тэр үзэл бодлууд нь тэр хүнийг ер нь тайван суух байдалгүй чадваргүй болгочдөг юм байна. Тэгэхээр тэгээд тайван байхыг хүсэдэг хэрнээ яг цагаа тулахаараа тайван байж чаддгүй байхгүй. Тэр тайван байдлыг эдэлж чаддаг. Ийм байдалд бид нэр бүр автчихсан, бүр дасчихсан. Тэгсэн хэрнээ л би тайван баймаар байна, би тайван баймаар байна. Би тайван баймаар байна гэж баймаар нэгдэг те. Би нэг тайван амгалан байчмаар байна гэл. Тэгэл окей тайван бай гэл гэрэ байж чаддаг. За би тэрийгээ чи, энийгээ чи. Тэгээ энэ ажлаа чи ингэж мөнгө болохгүй. Тэгээд ерөөсөө тайван амгалан байдлаа өөрөө эдэлж чаддгүй. Би энэ тайван амгалан байдлыг ер нь эдлэх ирэхгүй гэдэг цаанаа тийм бодолтой болсон. Тэгэл энэ ер нь орчин үеийн байдал, энэ зах замбраагүй байдал, тэг мөнгө төгрөгийн асуудал, орон гэр одоо хүн болгоны олон асуудлууд байна л. Энэ болгондоо ингээд нүг нухчулсаар байгаа. Тайван сууж чадхаа болцсон л гэдэг юм байна л да. Тэгэл нэг өдөө хээр гараал гой байгальтай очихороо яг тэр байдлаа нэг хэсгэн эдэлж чаддаг. Тэгээд энэ хэцүү байдалтай байгаа ингээ яг энэ нэг тавчуурын орон зайдаа ирэхээр ингээд энэ хотын энэ яриг бас нэг ер нь тийм байдалд бүнийг бас нэлээд оруулдаг. Энэ байдлаас нь гаргуулах юмч боломжгүй байлгачдаг юм байна. Хотын байдал буюу энэ тавчуу энэ орон зай гэдэг бол бидний ер нь тэгээд нэг юм байдалд бүр ялтчгүй оруулцдаг. Нэг ууж байдлаар ингээд нэг амьсгаа авах тий. Ингээ ууж байдлаар ингээд сэтгэх тэр боломжуудыг ер нь энэ тавчуу байдал энэ чигжүү орон зай бүх зүйлийн яруу сандруу энэ орчин биднийг ер нь тийм байдалд байлгах бүх байдлаас ер нь хаачдаг юм байна л да. Тэгэхээр бид нар энэ байдлаа яг анзаарч чадвал ингэж энэ яг тайван байдлаа бид нэр өөрсдөө эдэлж чадахгүй болчихжээ, юм чадхааргүй болчихжээ гэдгийг анзаарвал зүгээр л яг тэр үедээ бүх зүйлийг бодлохгүйгээр тэр тайван амгалан байдлаа эдэлждэг байгаарай л гэж хэлмээр байна. Скэн ч гэсэн эдлээд, скэн ч гэсэн тэр тайван амгалан байдлыг мэдрээд өөрийгөө нэг хэсэг амраачдаг байвал бүх зүйл баг гоёор ирэхэндээ өөрийгөө бүр амрах ч ирэхгүй гэдэг ингээд бүр боочсон баг. Хортол гэл тийм ч юмнаас оцрох гэдэг, нэм ч юмнаас оцрох гэдэг. Гэл тэрийг хийхгүй бол болохгүй, энийг хийхгүй бол тэр хүнтэй уулзахгүй болохгүй, энэ хүнтэй уулзахгүй болохгүй. Тэгээд ерөөсөө өөртөө байх нэг хэсгэн хорон бүчийг ерөөсөө ингээд өөртөө бүрэн зориулж чаддаг. Тэгэл нөгөө олон санаа зовсон бодлуудтай дарагдаал өөртөө байж өрн чаддгүй юм байна. Бас нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр одоо нөгөө нэг ингээд мэдгээд сурах гад ингээд тэмүүлж байгаа хүмүүсийн дунд одоо ялангуяа одоо сэрэлт эхэлсэн, тэгээс үнсний хөгжил эхэлсэн эд дундаа явж байгаа хүмүүс энтергээд энэ хүмүүст ч гэсэн бас нэг тохиолддог зүйл нь юу байдаг вэ гэхээр ихсэг ингээд тайван амгалан байхаараа тэрийг мэдрээд ингээд юу ч хийхгүй байх үедээ үгүй би тайван байж ингээд зүгээр сууж болохгүй, би ингээд илүү ихийг мэдэх ёстой, илүү бүр ингээд хөгжих ёстой гэд ингээд өөрийгөө бас зүгээр суулгадаг. Ингээл юм уушиг гал юм мэдгээл.
ингээд айгүй өөрийгөө хатгаж өөрийгөө ингээд ийм дарамтанд оруулж бас юм мэдхийн төлөө мэдлэгийн төлөө их хөөцөлддөг юм байна л да. Тэгээ хэрвээ ингээд зүгээр юм мэдэхгүй ингээд сууж байхдаа за би ер нь ингээд жоохон сэтгэл санаагаар унаад ирэхээр ч юм уу те. За би ингээд ер нь ингээд сонин гацаанд орчих уу юу ч мэдэж чадахгүй байх, би ингэж хийж чадахгүй байх. Би өөрийгөө ингээд өөртөө байхдаа би илүү хөгжиж чадахгүй байх гэдэг зүйл бас ингээд өөрт бодогдоод байдаг юм байна хүмүүст. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр би мэдэх ёстой, би хөгжих ёстой гэдэг амар том тийм дарамтанд орсон. Хөгжихгүй л бол би ингээд энэ байдлаа ингээд гацчих гад байна. Тэгээ би энэ байдлаас ингээд унчих гад байна гэдэг амар том айдастай байгаад идэгтэй холбоотой юм байт юм байна л да. Тэгтэл яс юмн дээр уг таач уул ингээд генийн төвшөндөө одоо энэ тээж ирсэн энэ генийн энэ удам угсааны энэ мэдээлэлтэй таач асар их мэдээллийг өөртөө тэгээд ирсэн юм байдаг л байхгүй тий. Таны генийн мэдээлэл зүгээр таны тоолж баршгүй тэр их мэдлэг, тэр их ухаан, тэр их ухамсар, тэр их туршлага бол байгаа байхгүй. Та өөрөө угаасаа ингэ байж хата мэдлэгтэй, тэгээ ухаантай аль хэдийн хөгжсөн, боловсрсон тийм л хүн байхгүй юу? Тийм л ийм хүчтэй энерги байхгүй юу? Тэ? Тэгтэл тэрийгэ өөрөө ингээд тоож анзаарахгүй байж, тэрийгэ ухаж одоо олж мэдье гэж хичээхгүй, өөрөөсөө олж мэдье гэж хичээхгүй байж хүнээс хайж явдаг энэ байдлаасаа болоод гисгэн байхдаа ингээд өөрөөрөө байхдаа тэрийгэ үл тоомсорлоо би ингээд энэ байдалтайгаа байж болохгүй гэдэг. Өөрийнхөө энэ их туршлага, энэ их мэдлэг мэдээлэлтэйгээ гэдгээ үл тоогоод гаднаас тэр мэдлэгийг олохын төлөө ингээд хичээдэг, хайдаг байдаг байхгүй юу. Тэгэхээр эндээс өөрийгөө нэг жоохон анзаараад үзвэл заавал гаднаас хайх гэхгүйгээр өөрөөсөө ухдаг болчвол зүгээр 50 байхдаа ч гэсэнтэй та ингээд гоё яг одоогоороо урсж явахдаа ч гэсэнтэй та энэ их мэдлэг, энэ их ухамсар, энэ их ухаантайгаа, энэ их өв туршлагатайгаа та ингээд байж л байд юм шүү гэдгийг ингээд нэг жоохон ойлгоод тэргээ өөртөө хүлээгээд авчвал болно. Бүх зүйл сайнаар ирэх гэж би хэлэх гээд байгаа юм. Заавал мэдлэгийн төлөө хөөцөлдөх. Тэгж амар нүг би ингээд мэдхгүй бол улам өөрийгөө хөгжүүлэхгүй бол бусдаас хоцорчно гэдэг энэ айдас дээрээ дөрүүлж мэдлэгийн төлөө хөөцөлдөх гэдэг зүйл нь ер нь бол нэг тийм бас яг хэрэгтэй л дээ. Гэхдээ цаад ухамсар, цаад мөн чанарын ойлгоогүй дээ ингэж тэмүүлж байгаа бол энэ айдас дээр тулгуурласан өөрийгөө дарамтлах гэдэг зүйл бий болоод идэм байх шүү гэдгийг хэлэх гээд. Энэ тэгээд нэг явж бидний багаас сургасан хурдан ихгүй болохгүй газ хэмжүүлэхгүй бол чи энэ хүний дараа орчин, чи энэ зүйлд хожигдчихна, энэ зүйл ер нь ингээд аль зүйлээс хожигдох гэдэг айдастай болгоцсон л ийм хүмүүжцсэн л хүмүүс байгаа даа л да бид нар. Аль зүйлээс хоцрох, хожигдох тийм ямар нэг зүйлд амжихгүй байх нь их хор хохиролтой эргээд бид нар одоо зүгээр ингээд нэг зүйлээс хоцорсноороо бид нарт амар том зүйлийг алдчихдаг. Ялагдах гэдэг зүйлд дургүй. Ийм үзэл бодолд бид нар ингээд баригдсан байдаг юм байна. Тэгэл тэрнээсээ болол ингээд яараал сандраал гяс хүнтэй ч нэг тухтай зүгээр нэг 2-3 үг сольж чадахгүй. Санаа сэтгэл хүнтэй юм ярьж байгаа хэрнээ санаа сэтгэл нь шал өөр газар байгаа л тэр зүйлээ тэг зохицуулна, зүйлээ ингэ зохицуулна. За энэ үнтэй гэл ингээ яриад дуусгачих хэл. Хөр ингээ цаг хугацаа гэдэг энэ зүйл бүр ингээ амар баригдсан. Ингээл яваад идэх юм. Тэгээд энэ нийцтэй ингээ нэг амар стресс болцсон тэг. Ингээ стресс энэ ийм амар стресс болдог гэдгээ ч өөрөө бараг анзаардаг. Эндээ бүр ингээ үргэлж дарамтлуулж байдаг. Энэ айдастай энэ үзэл бодолтой ингээ дарамтлуулж амьдардаг гэдгээ ч хүмүүс анзаардаггүй л явдаг л байна л да. Тэгэхээр бидний өөртөө өгөх хамгийн том зүйл бол 50 амгалан байдлыг идэх энэ эрхчлөө. 50 амгалан байж болно. 50 амгалан байж болно гэдэг эрхчлөө өөртөө өгөх хэрэгтэй.
би энэ тайван амгалан байдлаа идэх хэрэгтэй. Ямар ч үед бид тайван амгалан байдлаар тий амгалан байдлаар альва ажлыг зохицуулж болно. Яарч сандарч биш. Зовж шаналж биш тий зөвхөн тайван байхдаа бүх зүйлийг бид нэр зохицуулж болох байхгүй. Тайван байж байгаа бид нар альва зүйлийг ингээд сурч мэдэж болох байхгүй юу тий. Заавал хэн нэгэндээ өрсөлдөж биш. Заавал зовж шаналж иж альва зүйлийг ойлгох биш тий. Зүгээр л тайван байхдаа л бид нар сурж хөгжиж, хүнтэй ярилцаж, өөртөө байж тий уужуу байдлаар сэтгэж, уудан байдлаар бид нар энэ орчноо мэдэрч болох байхгүй юу. Энэ уудан энэ орчлонгоо бид нар зүгээр л тайван байж байхдаа мэдрээд ингээд амьдралдаа ингээд гоё байдлаар оршиж болох байхгүй юу. Скэн зур ингээд амс хийлээгээд таны бүх зүйлээс оронгоор эргэжтгүүл байхгүй юу ер нь явж явж. Тэ. Гэхдээ яг ингээд орчин цагтаа ингээд тохируулаад ажиллаа. Тэг яг цагт нь хийх гэдэг нь угаасаа зөвлөдөө. Гэхдээ ажиллаа цагт нь хийхдээ ингээд нэг уужуу сэтгэлээр хандаад тайван байдлаар хийж бас болно шүү дээ. Яарч сандраад бачуурч одоо ингээд нэг хэцүү байдалтайгаа хийж байгаа ажил бол ер нь нэх гой үр дүнтэй байдаггүй юм дөө. Зовж хийж байгаа ажилтай ингээд сандарч цагтаа ингээд амжих гад ингээд зовж байгаа ажил бол ер нь тэгж нэг аятайхан үр дүнд хүрдэггүй. Яг тэгж хийж байхдаа таач гэсэндээ бүр ажилласаа гоё кайф авч чаддаггүй. Тэгэхээр тайван байдлаар хийж ажиллаа амжуулж болно. Тайван байдалтай байж тэ хүмүүстэй та ярилцаж тэгээ дотор сэтгэлээ тэ онгойлгох дээрч хүртэлгүй ингээл яарал. За тэрийг дараавал энийгээ дараавал гэд өөрийгөө хойшлуулаад тавьчуу гэдэг амьдралдаа ингээл өөрөө ч гэсэн тавьчуурал ингээл амьдрах гал зүтгэждэг юм байна. Тэгэхээр яг одоо хүнтэй ууж ярилцаад яг юунаас болоод ийм тавьчуу гэдэг зүйлийг хүн хүндлэнтэй өөр байгаа. Яг нийтийн ухамсар гэдэг утгаар юмнаас соторчихвээ. Тэгээ хин нэгэнд хожигдчихвээ гэдэг айдас ер нь нийтийн ухамсар донд байдаг л. Гэхдээ хүний одоо яг хувь үзэл бодолд мэдээж энэ нарийн ширийн байдлаараа бас суугдсан л нэг буруу үзэл бодол байгаа. Энэ болгоныгаа хүн өөр дөрөө ойлгоод ухаарад би энэс болоод ингээд яарад байгаа юм бэ? Тэгвэл энэ зүйлээ одоо ингэж зохицуулаад ингээд тайван байдлаар энийгээ шийдэж болно гэдэг энэ ухагдхууныг өөртөө суулгаж энийгээ тайван байдлаар шийдгийг хичээ оролдъё гэдэг энэ үзэл бодлыг өөртөө суулгаж болно сайхан. Тэгээ хүмүүс бас нэг зарим нэг тайван байгаа хүмүүсийг хараад зарим нь энэ хүн ямар сайхан тайван амгалан юм бэ? Энэ хүн шиг болох юмсан гэж боддог тэгсэн хэрнээ яг өөрөө болохоор тайван байж чаддаггүй тий. Эсвэл зарим хүн болохоор энэ ямар тайван юм бэ? Яаж ингэж байж чаддаг вэ? Чаддаг байна гэд ингээд тэр байдлыг нэг жоохон ингээд ундууцсан байдалтай хүлээж авдаг. Энэ надад хардаа агаад ер нь л би тайван байж болохгүй. Тайван байхаар л би альва бүх зүйлээ ингээд нэг зохицуулж чадхаа байчин л гэдэг юм үзэл бодол байгаа учраас л энэ зүйлд ундууцаад байдаг. Тэгсэн хэрнээ нөгөө тал нь болохоор тайван байдлыг хүсдэг гэрнээ тэгж тайван байж чадхаа байсан байдал нь яг түрүүний тэр л үзэл бодол байгаагийн шинж. Тэгм болохоор та нар маань өөрийнхөө энэ талыг нэг анзаараад үзээрэй гэж хэлэх гэсэн. Энэ уудам сайхан их орондоо уужуу байдлаар сэтгэн тайван амгалан амьдарцгаая бүгдээрээ.